Японд 3 сард сургуулаад өгсөө 4 сард өөрсдийнхөө орох коллеж болон их сургуулаа шийдэж чадаагүй хүмүүс байх юм бол нааша анхаарлаа сайн хандуулаарай. Би та бүхэнд маш хэрэгтэй мэдээлэл түгээх гэж байна. Юу вэ гэхээр буяа нэг коллеж болсон байгаа. За ямар коллеж вэ гэхээр за Shimane гэд энэхүү коллеж байгаа. За энэхүү коллеж нь 4 сард одоо орох хэлсэлт нь хараахан дуусаагүй байгаа хүүхдүүд авж байгаа шүү гэж байна. За тэгээ би өөрөө нэлээд сайн судлаад үзлээ. Ямар сургууль яад юм бол гэдгсэн чинь би ч гэсэндээ өөрөө дөнгөж одоо сургуулаа төгсөж байгаа. Японы сургуулаа төгсөжсэн хүүхдээсэн бол хамгийн ихэнд ингээ ормоор ингээ санагдсан тийм сургууль байгаа. За тэгээд энэ сургуулийн давуу талууд бол яг нарийн мэдээллүүдийг та бүхэнд хүргэе. Энэхүү сургуулийн төв компани буюу одоо Mirai гэдэг групп компанид нь болохоор нэг Монгол ажилтан ажилтсан юм байна. За тэгээд энэхүү хүн нь болохоор орё гэсэн хүсэлтэй бүх хүмүүст нь одоо заавар зөвлөгөөгөө бүх зүйлүүдийг хүргээд өгөх юм байна. Судалсан чинь энэ групп компани нь оролцоогүй салбар гэж байхгүй маш олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. 1800 ажилтнтай 450 тэрбум төгрөгөөр одоо жилийн орлого үнэлэгддэг юм байлээ. Нэмээд 16 мужид салбартай, гадаадын 3 хотод муу адил салбартай үйл ажиллагаа явуулт юм байлээ. Тэгээд эдгээрийн нэг бизнес нь болохоор Shimane гэд энэ сургууль байгаа. За тэгээд энэхүү сургуулийн байршил нь болохоор одоо Hiroshima-тай ойрхон Shimane гэд мужид байд юм байна. За тэгээд энэхүү сургууль нь болохоор дотроо IT болон virtual design гэсэн хоёр чиглэлээр одоо сургад юм байна. За тэгээд энэ өөрөө IT-ийн коллеж гэж та бүхэн хэлж болно. Би бас өөрөө IT-гаар одоо ажилладаг учраас яг тэр талаас нь судлаад үзсэн чинь сургуулаа төгссөн хүмүүст нь хүртэл одоо ажилд орох одоо какуриза буюу магадлал нь маш өндөрөөс гадна харилцдаг компаниуд дунд нь одоо чинь Microsoft-ийн төв компани байх жишээ нэгтэй ерөнхийдөө ранк аягүй өндөр сургууль байж таарсан. За тэгээ дээрэс нь virtual design буюу яг ингээд компьютер одоо тий график зураг зурдаг зураг сонирхолтой хүмүүст болохоор хамгийн дуртай одоо мэргэжлүүдийнх нь нэг байдаг шүү дээ. За тэгээд IT дотроо болохоор зөвхөн компьютер программист бишээс одоо программистаас гадна компьютер одоо тоглоомын гейм креатив анги хүртэл байд юм байлээ. Тэгэхээр би бас өөрөө тийм компьютер одоо тоглоом бүтээх чиглэлд айгүйх сонирхолтойсэн учраас бас надад маш сонирхолтой санагдсан. Төв газраас жоохон хол зайтай байдаг болохоор сургалтын төлбөр нь хямдхан ерөнхийдөө ингээ муу сургууль ч юм уу те одоо бизнес сургууль байдгаа гэж хүмүүст ойлгогдоод байдаг. А энэ сургуулийн хувьд бол ерөөсөө тийм биш. Сургалтын төлбөр нь бас тийм маш хямдтай бол орохгүй. Яг энгийн төвийн сургуулиудтай төстэй. А тэгтээ гол нь энэ сургуулийнх нь өөрсдийнх нь чанартай сургалтаараа төвийн дийлэнх сургуулиудыг ардаа өргөхөөр юм ранклэгддэг сургууль юм байна. Чанартай талуудаас нь дурдах юм бол сургалтын төлбөрөө хувааж төлөх системээс гадна дотор байртай дотор байр нь ердөө 20,000 йены төлбөртэй гэж байгаа. За тэгээд мэдээж тэнд нь хэрэгцээтэй бүх зүйлүүд нь байгаа. Бас тэр нь тог ус цахилгааны гэд тэрэнд нь маш бага хэмжээний зардлаар бас бус зүйлүүдийн тэкэ буюу хангаад өгнө гэж байгаа. За тэгээд ажиллаар бас хангаж өгнө гэж байгаа. Ажлыг бүгдийн шуухай хийгээд одоо ажиллах боломжтой газруудыг зуучлаад өгнө гэж байгаа. Төвийн сургуулиудын хувьд болохоор төлбөр мөнгө нь үнэтэйгээс гадна амьдралын хэрэгцээ, тог ус цахилгаан газ, метро гэх бүх зүйл нь маш үнэтэй байгаад байдаг те. Харин энд болохоор маш гоё цэвэрхэн байгальд, хоёрт болохоор маш үнэтэйдээ орохгүй сургалтын төлбөрөөр чанартай эзэм одоо боловсрал эзэмших юм байна. За гуравт болохоор зардал мөнгө болон хэрэглээний зардлууд нь төвтэй харьцуулахад мэдээж хямд. Тэрний дараа хамгийн чухал зүйл нь сургуулаа төгсчүүд ажил дээр гарах гэж зүйл байгаа. Тэгэхээр энэ 2 жилийн хугацаанд төвийн амар ачаалалтай энэ бас орчноос тусдаа жоохон байгаад тэнцээ 2 жилийн хугацаанд зөвхөн өөрийгөө төгсөртлөө хичээлээ бэлдээд ажил дээр гарахдаа маш том одоо компаниудад ажилд орох бүрэн боломжтой байд юм байна. За тэгээд монгол хүмүүс бас сурд юм байна. За нийтдээ бас маш олон улсын хүмүүс суралцдаг глобалчлагдсан сургууль юм байна. За тэгэхээр та бүхэн одоо энэ сургуулийн талаар мэдээлэл авах болон сургуульд одоо орох хүсэлттэй байгаа хүмүүс ах юм бол би энэ бичлэгнийхаа тайлбарсаг дээр Facebook болон хэрэгтэй явцсны дугаар болон холбогдох мэдээллүүдийг оруулж та бүхэн тэгээд өөрсдөө холбогдороо. За тэгээд бичлэгнийхаа төгсгөлд нэг нууц задлахад Буйнаас channel-аас холбогдож одоо мэдээлэл авсан гэх юм бол сургалтын төлбөр чинь багасах нууцтай байгаа шүү. Окей. За тэгэхээр миний нэрийг хэлээ та бүхэн холбогдох юм бол сургалтын төлбөрөөс чинь өчүүхэн жолоо ингээд хямдраад та бүхэнд ч гэсэн ашигтай байх нэ. За тэгээд бүгдээрээ амжилт. Японд 4 сард орох өөрсдийнхөө сургуулийг шийдэж чадаагүй хүмүүс болохоор визний сургууль гэж хэлээд байдаг. Одоо сургуулиуд руу орох чиг хандлага байгаад байдаг тийм ээ. Ялгаа нь юу вэ гэдэг ихлээр визний сургууль болон энгийн сургууль хоёрын ялгаа нь гаднаас бол юу ч мэдэгдэхгүй. Ороход болохоор тавигдах шаардлага нь бага. Ерөнхийдөө хялбархан ордог. Сургалтын төлбөр нь бусад сургуулиудыг бодвол арай хямдхан гэх мэтчлэн байдаг. Харин төгссөнийхөө дараа болохоор Японд ажил дээр гарах нөхцөл байдалд болохоор ажилд гарах одоо магадлалын хувь нь маш бага байгаад байдаг. Өөрөөр хэлбэл яг тухайн төгссөн мэргэжлээрээ ямар нэгэн компанид орох магадлалууд нь одоо өнгөрсөн жилүүд болон түүнээс одоо өмнөх жилүүдэд нь ингээ бага хувьтай байсан байж таардаг. Тэгэхээр яг өөрхөн хүссэн тухайн мэргэжлээрээ биш өөр мэргэжлэр сурдаг ч юм уу те. Дахин дэвшиж одоо хилээ сайжруулсныхаа дараа их сургуульд орно. Аль эсвэл яг хүссэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй гэх мэтчлэн асуудлууд гараад байдаг. Тэгээд хайрын сайхан цаг хугацаа болон мөнгөөрөө хохирдог хүмүүс маш их байгаад байдаг тийм ээ.